Шинжлэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар. Төрийн үйлчилгээг төвжирлгүй хүргэнэ гэж амласан шинжлэлийн засгийн газрын ээлжид амлалтын нэг биелэлээ олж эхэллээ. Эргэн та хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт, үйл хөдлөх хөрөнгийн лавлгаа гэд өөрт хэрэгтэйгээ өөрт ойр газраас авах боломж нээгдэж байна. Төрийн олон байгууллагад ээлж дараалан дугаарлаж 2-3 хоногтой бүтдэг байсан ажил шинжлэлийн хүрээнд өдөртөө л бүтдэг боллоо. Цаг хугацаа алтуулсан өнөө үед таны алтан цагийг хэмнэх боломжийг төр олгож эхэлсэн нь төрийн үйлчилгээний захин машин юм а. Эргэн танилцтай байх нь бүх хэл төрийн байгууллагууд ч хоорондоо мэдээлэл солилцоход хүндрэлтэй байсан үе сайхан. Харин шинжлэлийн засгийн газар эргэн танд нээлттэй хүн сурталгүй төргөн шуурхай үйлчлэг тогтолцоог өөрөөсөө эхлүүлж байна. Энэ бол төрийн үйлчилгээний захин машин юм а. Тэгэхээр мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газар дээр шинжлэлийн засгийн газрын гол бодлогууд суурь нь хэрэгжиж байгаа. Өнөөдөр бол шинжлэлийн засгийн газрын иргэддээ хурж үйлчлэх гэж байгаа бүх зүйлүүд мэдээллийн технологийн шинжлэхтээр суурилж явна. Төрийн үйлчлэгийг мэдээллийн технологийн сүүлийн үеийн шийдэл болох киоскоор дамжуулж хүргэх ажлыг эхлүүлэх гэж байна. За өнөөдөр бидний 5 хүнд бий болгосон төрийн үйлчлэгээний захин машин буюу энэ автомат энэ машин болвол өнөөдөр төрийн үйлчлэгийг бид төгжрлгүйгээр иргэнд яаж хүргэх вэ гэдгийг бий болгож байгаа. Өнгөрсөнд бол энэ захин засалд хэрэгжүүлэхэд бол маш олон төрлийн проблемууд гарч ирсэн. Жишээлбэл өнөөдөр Монгол улсын 85 яам агентлаг байдаг. Энэ 85 яам агентлаг бүр маань өөрсдөө жижигхэн хамгийн багадаа мэдээллийн технологийн мэрэгчлэлтэнтэй бүр цаашлуул хилцтэй албатай авч газартай авч энэ өөрийнхөө тустай байна гэдэг маань өөрийн програм гэдэг чинь өөр уус байна гэсэн үг байхгүй. Энэ хизээч нийлдэггүй. Төрийн үйлчлэгийг нэг цагаас авах боломж нь хизээч бүрдэхгүй байхгүй. Прокуророос авч болно, шүүхээс мэдээлэл авч болно, иргэний бүртгэлийг авах дахиад болохгүй ч гэдэг. Ингээ асуудал үүсдэг. Энэ төрийн бүх байгууллагуудын үндсэн дата баазууд маань өөр дөрөө байршдаг. Үүнээс болоод захин засаглалыг нэг цагаас хэрэгжүүлэх ямар нэгэн боломж нөхцөл бүрддэггүй байсан. Харин өнөөдөр бол бид шинжлэлийн засгийн газар юу хийсэн бэ гэхээр үндэсний дата төвдөр төрийн бүхий л мэдээллүүдийг нэгтгэж чадсан. Ингэснээр өнөөдөр үндэсний дата төв маань exchange буюу өгөгдлийн төв болж байгаа. Ингэж өгөгдлийн төв болж өөрчлөгдсөнөөр юу болж байгаа нэ гэхээр төрийн бүхий л мэдээллийг нэг цэгээс авах боломж нь бүрдэж байгаа. Энийг бид мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газар дээр үндсэн нэг царс модтой зүйрлсэн. Энэ модны суурь нь бол өнөөдөр агентлаг юм байна. Энэ модноос уран гарах гол энэ бүдүүн ишүүл өөрөө манай дид бүтц буюу манай агентлаг гэж. Эндээс салбарлан гарч байгаа мөчрүүд өөрөө яам агентлаг гэж. Юу 85 яам агентлаг гэж. Энэ яам агентлагаас гарах гээд байгаа хүнд өгөх гээд байгаа энэ жимс бол төрийн үйлчлэг. Энийг иргэн идэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдрийн 5 хүнд танилцуулах гэдэг энэ төрийн үйлчлэгээний захин машин бол жимс юм аа. Жимс гэдэг нь юу хэлж байгаа гэхээр яг өнөөдрийн байдлаар энэ төрийн үйлчлэгээний захин машинд бол нийт иргэний бүртгэлийн 6 төрлийн давлгаа, аж ахуйн нэгжээс цахилгааны төлбөр, Монгол шуудан компаниудсууд хэвлэл захиалга, мөн Монголын татврын ерөнхий газрын бол 4 төрлийн давлгаа болоод эндээс аврагдахаар шийдэж байгаа. Өнөөдөр бол захин мөнлөгийг бид маш сайн мэдж байгаа. Захин мөнлөг бол үнэхээр жинхэнэ утгаараа хэрэглээ болж ирж байгаа. Энэ захин мөнлөгөн дээр бол тодорхой төрлийн чип карт байрладаг. Энэ чип картн дээр бол иргэнтэй холбоотой мэдээлэлд байдаг гэдэг хөрөн ерхий ойлголтыг хүмүүс сайн мэдж байгаа. Энэ захин мөнлөгийг ашиглаад иргэний бүртгэл дээр ашиглагддаг буюу энэ хурууны хэгийг ашиглаад энэ төрийн үйлчлэгийг авах боломж нь бүрдсэн юм аа. Тэгэхээр энэ жимс чанартай байх хэрэгтэй. Энэ жимс шинэ байх хэрэгтэй. Энийг бас идэхэд маш амархан боломж юм байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бүрдүүлэхийн тулд мэдээллийн технологи шийдлийнх нь хувьд бид нар системүүдийн бүгдийг нэгтгэхэд одоо дата төв дээр төрийн бүх материал бааз цугларч эхэлж байгаа. Энэ бол одоо энэ оны хагас гэд бүрэн хийгдэж дуусч. За энэ дээр үндэслээд энэ мод ч уурахад бид нар хөрөнгө оруулалт хэрэгтэй тийм үү. Тэгэхээр бид нар тэрийг нь бороогоор төсөөлж. Мэдээж агаар хэрэгтэй. Энийг бид нар хууль эрх зүйн орчноор төсөөлж. За мэдээж нар хэрэгтэй. Энийг нь бид нар манлайл гэд одоо ерхий сайд засгийн газраар төсөөлж. Ингээд энэ мод урах хэрэгтэй юм л. Ингэж төрийн үйлчилгээ цогт утгаараа буюу эко буюу энэ мод урах хэрэгтэй. Энэ мод ургаад жимс сайн гарахын ирээр төрийн үйлчлэгээ иргэдэд хурдан шуурхай өгж байгааг нэг том илэрхийл. Жишээлбэл иргэний бүртгэл мэдээллээс хүн тодорхойлт авахын тулд заавал 100 айл руу төгжирдэг энэ процессыг бид байхгүй болохын тулд
одоо юу гэдэг макс худалдааны төвч гэдэг юм уу те хамгийн ойрхон байгаа цэг дээр нь мэдээллийн киоскийг байрлуулах. Энэ киоскнаас хүн иргэнийхээ бүртгэлийн мэдээллийг авдаг болно. Хороо ойрныхоо тодорхойлыг авдаг болж болно. Сканердаа шууд холбогдох албан тушаалтанд л өргөдлөө явуулдаг болж болно. Гэх мэтлэнгээр маш олон үйлчилгээнүүдийг бүх яам агентлагт дээр гаргаж ирж байна. Үндэсний дата төв. Энэ айл 2009 онд байгуулагдсан. Төрийн болон хувийн байгууллагуудад мэдээллийн технологийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор нийт 500 гаруй хэрэглэгчид захим хуудас байршуулах, захим хуудас түрээслүүлэх, захим хуудасаа хадгалах том багтаамжтай орон зай буюу сервер бий болгох, түрээслүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн гол нь та бидний мэдээллийг найдвартай хадгалж хамгаалах үүргийг хүлээсэн хүмүүс юм. За мэдээлэл технологийн салбар хэрэглээ хөгжихийн хэрэг дата төв гэдэг ойлголт 21-р зуунд гарч ирсэн юм байна. Энэ нь болохоор мэдээлэл технологийн хэрэглээ өссөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл технологийн артлын суурь дэд үтс тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай тасралтгүй ажлыг хангах зорилгоор дата төв гэдэг ийм байгууллага үүсч гисэн. Монгол улсад үндэсний дата төв байгуулагдсан зорилго нь болохоор төрийн мэдээллийн шуурхай арга дэмжтэй байдлыг хангах. Төрийн цахим мэдээллийн 2013 онд 7 зорилтыг төвшүүлээд ажиллаж байгаа маа. Тэгээ энэний нэг зорилт болох төрийн төгсрөлгүй үйлчлэгээ гэдэг. Энэ юу гэж байгаа юм бэ гэхээр төрийн үйлчлэгээ явуулахтай холбоотой цахим мэдээлэл үүссэн байна. Энэ цахим мэдээллийн хэвийн найдвартай ажиллагаа хангана гэж. Хэвийн найдвартай ажиллагаа хангана гэдэг нь болохоор хоёр хүүгээр хэлэгдэж байгаа боловч энэний чинь цаана маш том дэд үтц үйл ажиллагаа зохион байгуулалт явж байгаа. Төрийн үйлчилгээний захин машин иргэн танд хамгийн ойр байрлаж та дэвшилтэд технологиг ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой юм а. Мөн яам агентлаг төрийн байгууллагуудад өөрийн санаа бодол хүсэл зорилго гомдлооч илэрхийлэх боломжтой юм а. Энэ хөтөлбөр хэрэгжснээр Монгол улс захин засаглалтай улс орн болоход нэг алхам ойртож байгаа юм а. Өнөөдөр бид нар ямар арга хэмжээнд дээр ирсэн гэхээр шинжлэлийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийнхөө үйлчилгээг төмөн олондоо хүн сурталгүй, чирэгдэлгүйгээр хүргэе гэдэг нэг арга хэмжээг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа юм. Бид нар яагаад нөгөө хорооны засаг даргын тодорхойлолт авна, иргэний өнөөлхний тодорхойлолт авна, гэрлэлтийн баталгааны цаас авна гэж ингээд баахан юм бол одоо холбогдох дарга албан тушаалтнуудаас авах гээд 2-3 хоногоор очилдоо юм уу хүн хайгаал явдаг байсан. Тэрнийг өнөөдөр устгаж байгаа юм аа. Тэрнийг яаж устгаж байгаа вэ гэхээр энэ төрийн үйлчилгээний цахим машин гэдэг энэ машиныг бид нар бүх дүүрэг бүх аймагт бол суурилуулах юм байна. За тэрний нэгийг яг одоо ингээ гэр хороололт иргэдтэй төвөг сэргэл багтаа байх үүднээс одоо энд суурилж байгаа. Энэ бол нэг өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээгээр 17 ширхэг ийм машин яг өнөөдөр ажиллаж эхэлж байгаа. За намар гэхэд бид нар 200 орчим машиныг Улаанбаатар хот болоод бүх аймгийн төвүүдэд суурилуулах юм байнамаа. Энэ ямар эд шидтэй ийм түүц машин гэж бид нэрлэж байгаа. Хэдүүлээ нэр томьёогоос тохирно түүц. Түүц гэдэг нь бол төрийн үйлчилгээний цаг. Тэгээд машин гэж. Энэ түүц машинаас иргэн хүн бол хурууны хээ, иргэн хүн эсвэл цахим үнэмлэхээ энд уншуулад өөртөөгөө холбогдолтой материалыг бол одоо эндээс авна. Хөтлөхөө гэрийнхээ гаднаас авч болно гэсэн. Туршилтыг хийж үзүүлэе гэж бодож байна. Оршин суугийн аягийнхаа тодорхойлтыг бас авч харуулъя. За би ингээд нэгдүгээрт би энэ иргэний бүртгэл дотроос үйлчлэгээгээ сонгоно. За би оршин суугийн аягийн тодорхойлтыг авъя гэж бодъё тийм үү. Тийм бол үйлчлэгээгээ эхлээ сонгоно. Сонгоод автоматар эндээс тайлбар өгч байгаа. За би тайлбар ингүүт энэ би иргэний үнэлгээ ашиглах гэж байна тийм үү. За ийшээ 2 дугаартай машинд би үнэлгээ хийлээ. За миний иргэний үйлчлэгийг уншаад эхлэнгүүт дараагийн үйлдэл рүү шилжинэ. Дараагийн үйлдэл буюу баталгаа буюу одоо хурууны хээ шаардж байгаа. Баруун болон зүүн хоёр төрлийн дорлоо хуруул хүчинтэй. Магадгүй хуруу мурууга эсгцэн бол бас энд гацалт үүсдэг гэдэг анхаарах хэрэгтэй. За ингээд буцаагаад өгчөнгүүт миний албан ёсны гэрээ хаяг гараад ирж байна. За энийгээ би хэвлж авч болно. Хэвлж авахдаа бэлэн мөнгөөр болон кредит картаар авч болно гэсэн үг. Тэгэхээр би бэлэн мөнгөө сонгох юм бол бэлэн мөнгийг даран
За бэлэн мөнгийг дарлаа. За одоо ингээд би мөнгөө хийлээ. Мөнгийг ингээд автоматар сороод авчихна. Одоо ингээд түр хүлээн. За 7 номерын машинаас бол үндсэндээ юм төлбөрийн баримт гараад ирж байгаа. Энэ бол миний төлбөр төлсөн гэсэн баталгаа энэ дээр кодтой. Энэ бол хамаг гэсэн үг. Одоо энэ доороос 10 номероос миний үнд цаас буюу миний тодорхойлт хэвлж гарч ирнэ. Энэ бол нөгөө засаг дарга нарын хамаг дарж өгдөг байсан тодорхойлт чинь үнд цаасаар гараад ирж байгаа. За ингээ гараад ирчих. За энэ хэвлж гарч ирж байгаа энэ цаас бол үндсэндээ бол хүчин төгөлдөр цаас буюу доороо бар кодтой үндсэндээ бол баталгаажсан цаас төрийн үнд цаас байж байгаа. Энэ үнд цаас бол үндсэндээ аль ч төрийн байгууллага аль ч аж ахуйн нэгжид хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ингээд үндсэндээ бид нар иргэний тодорхойлтыг заавал хороо орон руу очихгүйгээр энэ төрийн үйлчлэгээний хамгийн ойрхон байгаа цэгээс очиж авах боломжинд бүрдчихэж байгаамаа. Ингэснээрээ бид нар бол нөгөө олон жил яриад байсан захин үйлчлэгээ гэдгийн хамгийн эхний алхмыг бол энд хийж өгч чадж байгаагаараа онцлогтой. Тэгээ цаашлаад энэ машин маань өшөө их үйл үйлчлэгээнүүдийг нэмнэ. Ингээд ирэхээр иргэнд бол маш олон төрлийн үйлчлэгийг доктортой хүрэх боломж нэгдэж байгаагаар онцлог юм да. Удахгүй одоо 7 хоногийн захлагааны төлбөрөөр төлдөг болно энэгээр. Дээрээс нь хэвлэл захиалаа явна. Татварын 4 төрлийн давлгаа ороод цаашдаа нэмэгдээ явчих. Энэ бол Монгол Улсын шинжлэлийн засгийн газар та бүхэнд төрийн хүнд сурталыг алга болгож төрийн олон төрлийн үйлчилгээг яг таны гэрээ гадаа авчирж байгаа шүү. Та бүхэн маань тавтаа сайхан үйлчлүүлээрээ та бүхэнд баяр хүргэе. Тэгээд анх энэ машиныг би харж маш их баярлж манай нийслэлийн иргэд за манай ард иргэд бүхэлдээ бол ер нь ямар нэгэн хүнд сурталгүйгээр бүх үйлчлэгийг авах болцоо нэгдэж байна гэж маш их баярлсан. Удахгүй та бүхэн энэний эд шидийг үзгээрээ бүгдээрээ над шиг баярлах болно гэж хэлмээр байна. Манай шинжлэлийн засгийн газараас ерөөсөө нэг тавьж байгаа ерөнхийлөгч элбэг дорж биднийг ерөөсөө Алтуугийн ерөнхий сайд болоход намайг хотын дарга болоход за одоо энэ ард иргэдтэй хүрсэн иргэдийнхээ оролцоотой иргэдтэй бүх юм нь тунгалаг нээлттэй байдаг. Ийм л зүйлийг л та нар хийх нь та нарын гол зүйл шүү гэж ингэж хэлснийг бид одоо хэрэгжүүлж байгаа. Энэ машины нэг сайн тал бол намын гишүүнээр та нарыг ялгахгүй тийм биз? Та нарыг бол машин бол намын гишүүн мөнөө биш үү гэж асуухгүй, баян хоос нөө гэж асуухгүй, одоо нөгөө зээл тусламж авах уу үгүй юу, алинд нь өхөө барих уу гэж ялгуурлахгүй, дээрээс нэрээд юм авах таны өдөөс уурлахгүй, дээрээс нөгөө ажлын цаг гээд гадагшаа зогсоогоод байхгүй, дарга ажилтаа болчлоо гэд ингээд байлгаад байхгүй, ирлээ, конофо дарлаа, тодорхойлтоо авлаа, давлгаагаа авлаа, явлаа. За одоо гарах ерөөсөө цахим үнэмлэхээ хийнгүүт энэ сороод авчт юм байна. За тэгээд төрсний бүртгэл давлгаа гэд, иргэний үнэмлэхийн давлгаа гэд дарж байна. Оршин суугаа хаягийн тодорхойлт гэд байна. Гэрлэлтийн бүртгэлийн давлгаа гэд эндээсээ шууд авчих юм байна. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн давлгаа гэд эндээсээ авах юм байна. Нэг олон хүн цуцлуулахгүй байх гэж бодож байна. Гэрлэлтийн давлгаа олон авах гэж бодож байна. Гэрлэлт бүртгэлгүй тухай давлгаа гэж байна. Цахилгааны төлбөр төлөх гэж байна. Хэвлэл захиалга гэж байна. Өмнө нь одоо бид нар хичнээн олон газар очиж энэ бүхнийг авдаг байлаа. Одоо эндээс ерөөсөө ингээд цахим үнэмлэхээ хийгээд хэдхэн хормын дотор гаргаад авчих. Ийм боломж бүрдэж байгаа юм байна шүү гэдгийг та бүхэнд хэлье. Өнөөдөр энэ үйл ажиллагааг бол манайхан сонгон ярхамчид маш өндөр сэтгэлдээ хүлээж авч байна. Яг л төргөн үйлчлэгээний цэг маань одоо бүх ард түмэн ийш тийшээ явж байгаа биш. Нэг дороос бүх үйлчлэгээгээ бид бүхэн авч байгаад маш их баяртай байна. Шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагаа ингэж иргэдэд ойрхон тусч байгаадаа бол бид нар маш их баяр талархалтай байна иргэд бид. Манайхтайгаа ажлыг өнгөрчсөн их л гоё техникийн дэвшил гэдэг ч одоо харагдаж байна гэж бодож байна шүү дээ. Энэ төрийн энэ үйлчлэгээний захин машины хамгийн гол чухал нь болохоор тухайн иргэн хаана оршиж байгаас үл хамааран хамгийн ойрхон цэгийн буюу үйлчлэгээнийхээ төвөөс очиод төрийн үйлчлэгийг авч байгаа. За тэр дундаа иргэнд бол одоо хамгийн их чирэгдэл учруулдаг үйлчлэг нь юу гэдэг вэхээр иргэний бүртгэл дээр яваад очихоор тэдгээр хүмүүс бол чатгаараа ажиллаад байгаа. Гэхдээ маш олон хүмүүс зэрэг очирлоод дээрээс нь нөгөө машины бөглөрд ядарчдаг. Тэгээд тэн дээр гарч байгаа зардлаас нь болоод иргэдэд бол маш их бухимдал үүсдэг шүү дээ. Энэ зүйлийг мань байхгүй болгоод хамгийн ойрхон цэгээс бүх лавлгааг 1000-аас 500-аас 1000 төгрөгийн хооронд багтсан үнэтэй байж байгаа. Тэгээд авчиж байгаа. Тэр нь өөрөө батгаад хуудсан дээр гарч байгаа. Яг тамга тэмдэглэл бүх юм стандарт хангагдсан гарч байгаа. Хамгийн чухал нэг зүйл бас өөрийнхөө бичсэн өргөдлийг энэ машин дээр ирээд дурын яам агентлаг руугаа сканердаад шууд илгээж болж байгаа имэйлээр. Энэ нь бол тухайн яам агентлаг дээр хүлээгээд авчиж байгаа. Тэгээ энэ гээд үйлчлэгээнүүд нэвтэрж байгаагаар л онцлогтой явж байгаа. За өнөөдөр бол 17 цэгийг нээж байгаа. За ерөнхий сайдын багцаас бол 2013 онд орон нутаг Улаанбаатартайгаа нийлсэн 120 автомат ийм машин байршин. За манай багцаас бол үлдсэн багш нь
машинууд нь байрч байгаа. Нийт улсын хэмжээнд бол 230 ширхэг 4 үйлчлэгээний захин машин бий болно. Аймгийн төвүүд дээр бол 4 очиж байгаа. Машиныг шалгаж үзлээ. Ямар хуу юу энэ тодорхойлт яахад яадаг юм бэ гэдэг цааш дөнгөж цааш шалгаж үзлээ. Өөрийнхөө юугаар захин үнэлгээр тэгсэн чи одоо шууд одоо ингээд оршин суугаа газрын тодорхойлт шууд ингээд 500 төгрөг өгөөл машинда хийгээл ерөөсө гараад ирчих нэг доороос. Одоо ингээд бүх төрсний бүртгэлийн лавлгаа, иргэний үнэлгээний лавлгаа одоо бүх юм нэг доор ингээд төлбөрлөгдсөн ийм сайхан машинтай болж байгаа юм байна. Тэ? Одоо хаашаач явж одоо ингээд урд нь хүмүүс ингээд 100 айд руу явдаг. Тэгээс ингээд юу дүүрэн рүү ингээд явдаг байсан бол тийм юмгүй болсон. Ерөөс тийм шаардлагагүй. Ерөөс нэг доороос бүх юмыг авахар болсон байна. Энэ үйлчлэгээ явуулж байгаад бас маш их баяртай байна. Одоо хүн болгон одоо бас автобус унааных мөнгө ч гэсэн мэдчихэж байгаа юм мэдөө. Эргэн таатврын үйлчилгээний захин машинаас иргэний бүртгэлийн үйлчилгээний санал хүсэлт өргөдөл гомдол, төрсний бүртгэлийн лавлгаа, иргэний үнэмлэхний лавлгаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлгаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлгааг авах бол татварын ерөнхий газрын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын лавлгаа, хувь хүний орлогын албан татварын лавлгаа, захиргааны төлбөр зэрэг үйлчлэгийг авч болохоос гадна Монгол шуудан компани өдөр тутмын бүх төрлийн сонин захиалга, өөрийн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчлэгээ төлбөр тооцоо, яам агентлагийн лавлгаа мэдээллийгч мөн авч болно. Та төрийн үйлчлэгийг дараах байрлалуудаас төвжирлгүй авч болох юм. Баянзүрх дүүрэг 14-р хороо хос худалдааны төв, Сандей Плазагийн эсрэг талд, 18-р хороо офицеруудын ордон, 23-р хороо хужир болон дэлгүүр үйлчлэгээний газар. Баянгол дүүрэг 7-р хороо Төв вокзал. Сонгон хайрхан дүүрэг 20-р хороо Орбитын эцэс, дэлгүүр үйлчлэгээний газар. 11-р хороо Хөтлийн бодол, дэлгүүр үйлчлэгээний газар. 16-р хороо 32-ын бодол, миний дэлгүүр. 31-р хороо Сонгон хайрхан дүүргийн 31-р хорооны байр, Сүхбаатар дүүрэг. 12-р хороо 32-ын тойрог Номин худалдааны төв, мэдээлэл технологийн үндэсний парк. 1-р хороо Төв шуудан. Хан уул дүүрэг. 2-р хороо Хан уул дүүргийн үйлчлэгээний төв. 10-р хороо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал. 8-р хороо Ярамгийн дэнж, дэлгүүр үйлчлэгээний газар. Чингэлтэй дүүрэг. 11-р хороо 17-гийн дэлгүүр. 4-р хороо Тэнгис кино театр. Төрийн үйлчлэгээ эргэн таны гэрийн хаяанд ирлээ. Та танилын царай харалхгүйгээр, хүн суртал хүлээгдэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчлэгийг авах сайхан боломж нэгдсэнийг дуулгахад таатай байна. Шинжлэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар